За өнөөдөр бид үсэд хариулна. Амина болохоор хэдэн наснд үсэд хариулжлаа? Ой Амина. Ой маргааш миний охин ийм хөөрхөн үсээ миний охин дайгаа өндүүлэн тий. Тэгээ ингээ яах вэ? Хүмүүс ингээ үсийг жиг хайчлан тий. Гур билүү? 4. 3 2. Тий. Нэсэндээ үсэд хариулж исэн. Одоо тэрнээс хойш 3 жил ургасан байна. Үс нь маш их ургасан байна. За битэрийн үс ийм ургасан байна. Алаа. За би хоёул эхлээд нэг ирээ. За ижээ. За эхлээд нэг ирээ. За Аминагийн үс одоо 3 наснаас нь хойш ийм ургасан байна. За би анх удаага миктэй олж үзсэн байгаа. Тэгээ тэрийг хэр ажиллаж гин гэдгийг нь шалгаж үзгээд бичлэгнийхаа дундуур мик ажиллуулад бичлэг хийсэн байгаа. Тэгээд марцаа сонсон юм байвал би ингээд бичлэгнийхаа дундуур ингээд хэлээд яриад явах юм шүү. За тэг. За одоо энэ нөгөө холбогдсон шүү. Одоо чи холбогдсон. Энийг авчираад. За тэг. За Амина дээр өнөөдөр за чи яах юм? Ийм бэлгтэй болсон. За анбокс хийж үзүүлэх юм уу? За би ээж нь бариад өгье. Чи тэгээд ийм пласан гэж за үзүүлж болно шүү. За тайлбарлаарай. Ийм тоосай бай. Үс нь амар хөөрхөн кьюттэй. Тэг өнгө нь амар хөөрхөн. За. Тэгээд цүнгэ дээр хавдаг те. За өөр. тэгээд энийг хавчаартай ингэ үзүүрэлтэй боловсруулдаг шүү. Тасан харагдаа ийм болов. Парагатай. Дуртай хөвгөлтэй хэнийхэн баатартай. Тэгээд ийм айсан. Соксээ. Дизайн даавантай. Inside. Тэгээд ингэж хавчаараад. Яг ийм гоё зурдаг буддаг ном байна. Тэгээд тэмдэглэлийн дэвтэр. Тэгээд сүүлийнхэн. За. Өөр юм лээ. Окей. Тэдрээс. Тийм үү? За. Үсийг бочлоо. Нишэртэй Амина. Нишэртэй. За өснө иймэрхүү ургасан байна. Тэгэхээр би өнөөдөр Аминаг үсэд хариулна гэж төр өмнөөс нь амар догтлоод байна. Ямар яах болоо гэж. Чи нөгөө үсээ тайруулаад үйлжсэн шүү дээ. Тэр чинь дурсамж авахгүй да дараа нь гоё шүү дээ. Тэр чинь 3 настай хүүхэд, 4 настай хүүхдүүд нөгөө нэг одоо Монгол ёс заншил гэж байдаг байхгүй юу? Тэгээ тэрнгээр хүүхд болгонд тайруулдаг байхгүй юу? Тэгээ үсээ тайруулна гэж бодохоор юу гэж бодогдож байна? Юу гэж боддог? Ямар болох болоо гэж бодчих. Муухай болох юм болов? Зүгээр ах юм болов? Гоё ах юм болов? Алинч мэдгүй байна. Гэхдээ би бол үсээ одоо ингээд айгу удаан хар байсан болохоор бор өнгөнд оруулж би одоо өсний өнгө яагаад ийм өөр өнгөтэй юм? Би нөгөө өсөө бодсон юм чи хар өнгөөр. Чиний өсний өнгө чинь яг төрөлхийн байглаараа байгаа байхгүй юу? Одоо би бол өсөө бодсон, чи бол өсөө будааг болохоор гоё бор өнгөтэй байгаа байхгүй юу? Өснө. Ингээд үсээ компьютерт харах нь биш. Ямар харагдах вэ? За хараа. За Аминагийн хуйхын би ч гэсэн юм ойрын замс юусэн харж үзэж байгаагүй байна. За тэр компьютер руу хараарай. Хөрөшөлтэй нэ? Ер нь хэд хоног гэсэн байгаа чи? 2-3 хоног. 2-3 хоног.
Усны байдаг юм. Бүтээгдэхүүний үлдэгдэл гэршаад ирэхлээр энэ хуухны цаатлын нэг одоо энэ юу байгаа л та. Тэр нэг цайв руу. Судас центр нь энэ хэсэгтээ бол харагдахгүй энэ дээрээс нь татваршилтай. Одоо сайн энэ бол хэсгийн энэс одоо улаан судасны харагдаад байгаа. Тийм ээ. Улаан цэг судлууд биш тийм. Судас ширхсүүд нь харагдаж байна гэсэн. Бүтээгдэхүүний үлдэгдэл өсөж байхдаа сайн зайлаг угс болоод сайн энэ дээр гарсан шиг. Ер нь бол сайн угаахгүй юм үлдээгээд байна л гэсэн үг юм тий бүтээгдэхүүн үлдээгээд байна. Сайн угаах нь зөв. Үс бол угаасаа гойх угааж байгаа явц. Хөөс чинь үсээрээ дамжаад уусчих байгаа юм чинь энийг бол ингэж хөөсөөгээд болон тэгээд шаардлага байхгүй. Тэгэхээр хойхыг аягуулсаа хумсаараа биш өндөөр нэлийн хүүхдийн хойх юм чинь нэмгэн байж байгаа ш. Нэлийн нэмгэн болохоор ингэж судс юм хүртэл айгүй тодорхойлж гэсэн. Ураашлихтэй байна. Читрэг угаасан. Угаалтаа зөв болгох юм бол хүүхд бол угаасан. Яа соохны гэдэг. Одоо үсийн гэдэг юм шүү. За. Үсний үзүүртэй хинтийг нөлөө гаргасан. За. Шарал шууд шар мар өнгөрөнд гарч ирд юм биш өөрөө. Цагаас үсний үзүүр ер нь бол хамгийн нэг удаан нар салхинд эдлэгтэй болсон байгаа гэсэн шүү дээ. Угаасаа ингэ нар салхинаас болоод ингэ хандчихдаг. Өнгөнд тэгээ тийм ганцхан өнгөтэй байгаа юм тий. Гандаад байгаа шүү дээ. Энээс шинэ үснээс шал өөр өнгөтэй болчиход байгаа. Тийм ээ. Шинэ үс өнгө үсний Уурчраад нь штэ тий. Уурчирсан удаан ингэ нар салхинд хандчихсан ус чинь. Энийг ингэж гандаахгүй бол нэг гоё өнгөөрөө байлгаж болно. Бас нэг арчлаа. Электроны гарсан шаарсан. Арчилгаа юу гэж бодлоо явчихна. Тэгээ өөрийн дутагдaltaй болохгүйгээр сайхан харьсан давхар угаалаа нэгдлээ буцаагаа төгжиж хаалаа хойх болон ус аль алийг хааж өгч явах хэрэгтэй байхгүй. Энийг ихгүй яваад тахлаар ингэ өсмөн. Нөө ил орхиод байгаа юм биш үү тий? Чи өөрөө 3 давхартай байдаг байхгүй юу? Одоо энийг би зөксөж чад юу гэж. Тэгвэл одоо би сайн харах юм бол голоор нэм нарийнхан цагаан судлаа харагдаад байгааз. Эдгээр чинь нөгөө хамгийн гол юм медюла гэдэг давхар. Энэ давхарыг гэмтэж өргөсөн. Тэр гэмт чинь бол ус бүр нөгөө тасраад салаалтсан амир өснөд идэв шүү дээ. Тэр бол гэсэн уургийн агуулмж нь алдагдаад ирэхлээр ингээд тасалтай харагдаад байгааз. Алдагдaltaй байна гэсэн үг байхгүй. Угаачаад үсээ норглоо ерөөсөн харсан харагдаад чинь шофондоо ангижруулж ийн үсээ. Ерөөсөө ангижруулахгүй зүгээр тэгэнгүүт нөгөө нээлттэй нөгөө өсөө орхиод ахлаа. Нар салхинд илүү хурдан гэмтчихэж байна гэсэн. Гэмтэхгүй байлгаа гэх юм бол хааж өгч заавал. Зөв. Тэгэхээр дараа нь тэжээл өмнө ангижруулагч заавал төрхөж хааж өгөх нь шүү дээ тий. Хагны эсрэг. Хагны эсрэг. Нэрнэ. Тэгтүү. Үзүүртэн дараа наам уураг төрөж өгөөд бууханд нь сайхан хавлын өгч өгнө. За ийм гоё бүтээгдэхүүн. За миний охин бол бүр анх удаага үсэндээ бүтээгдэхүүн хэрэглэж үзэж байна да. Тий авина. Анх удаа бүтээгдэхүүн хэрэглэхдээ амар гоё бүтээгдэхүүн хэрэглэж үзэж байна. Их тэр арай л сайн бүр дэндүү килтач чи өөр. Амида бүр өөрөө залхаад бүр одоо дахиад уу. Тий нэг тоглоомч амар гоё зөвлөгч чиж. Тий Камерт амар гоё гэлтэж харагдаж ш. Бүр амар гоё гэлтгэнсэн бүр өнгө нь бүр үнэхээр гоё сэрэгчжээ. Йоо, амар гоё харагдаж байна. Сакет. Амар гоё болчих. За одоо миний үсээ будах ээлж ирсэн байна.
Цаахан нь болохоор ерөөхдөө 150-аас 200 төрлийн будууны сонголттой юм бэлээ. Тэгээд хамгийн гол нь эмчилгээнийх болохоор надад айгүй таалагдсан. Тэгээд би олон жил нөгөө нэг хар үстэйгээ явсан болохоор эргээд гарах гэхээр пирсинг хийхгүй л бол буцаагаад гарах гэхээр айгүй хэцүү байд юм лээ. Тэгээд миний үсийг ерөөсөө пирсинг хийхгүйгээр 5-аас 7 удаа будаад тэгээд ийм гоёнг надад гаргаж өгсөн байгаа. Үсийг минь ийм гоё болгож өгсөн дээрээ шинэ ихтэй баярлаа. Тэгээд бичлэгийн маань энэ хүртэл үзсэнд маш их баярлалаа. Хэрвээ тань таалагдсан бол бас subscribe дарж намайг дэмжээрэй. Тэгээд дараагийн бичлэг хүртлээр түр баяртай.